санал авахдаа говшиж арай бэлдэж хаал хийхээс наахнаар гуйчаад их оролд орчоод энэ халдчихгүй дархан байдал гэдэг халдвцанд ороод амьдрахаа бодох хэрэгтэй. Ард түмний амьдралыг мэдэхгүй. Яг энэ тэрэг толбогдсон шүүхээр тэ ийм байгаа нөхдүүдийг бол эргүүлэн татах хэрэгтэй. Энэ хуулийг бол би дэмжиж л гэж байна. Батлах хэрэгтэй. Өөрснөө ажилгүй болчихно гэж энэ хуулийг батлахгүй л байхгүй идэж уух гал. Энэ хуулийг би батлаасай л гэж хүсэж байна. Өөрсдөө хулгай хийчих учраас л дэмжихгүй байгаа шүү дээ. Дэмжих хэрэгтэй шүү дээ энэ хуулийг. Бүгд дотор нь хулгайчд байгаа учраас л тэгээд тэргөө дэмжихгүй байгаа шүү дээ. Монголын баялагчид бүгд гадагшаа өрсөө дуусчих шүү дээ. Энэ томчулсан хулгайлаа дуусчих шүү дээ. Тэрийг л одоо барьж хазаарлаж явахын тулд л одоо энэ хууль ерөнхийдөө хууль санаачилсан байхгүй. Ард түмний төлөө биш өөрснийхөө төлөө л хууль батлахыг хүсдэг болсод байхгүй наад болч. Ард түмнийг бодно гэж хизээч байхгүй. Энэ хуулийг батлах гэж хэлмээр байна. Энэ хуулийг батлахгүй наад болч даварцсан байгаа байхгүй. Болдог бол нөгөө Непалд нь юу вэ? Тийм л юм болгох хэрэгтэй. Энэ Монголын сор болсон бүх юмыг хамж авч өөрснөө гудалцгаа яг л бэрдүүд болчиход шүү дээ. Одоо эргүүлэн татах хууль батлах хэрэгтэй шүү дээ. Энд чи юу гэсэн үг вэ? Ард иргэд өөрсдөө сонгож олсон чи эргүүлэн татах хэрэгтэй байхгүй. Бид нар өнөөдөр эднийг сонгож өөрсдөө төлөөлүүлж байна. Гэтэл эдгээр эргээд төлөөлж чадахгүй эсрэгээрээ улс орон дон дээр эндэж ард иргэдэд татвар таргуулаар одоо дарамтлаад байгаа ийм нөхцөлд бол бид нар эргүүлэн татах хуулийг заавал байх хэрэгтэй. Одоо улсын хурлын гишүүд гэдэг бол ард түмний ажилчин юм байна. Өнөөдөр ямар ч компанид ажил хийж байгаа хүн хулгай хийгээд байх юм бол халаал ажилладаг. Тэгэхээр Монголын ард түмэн өнөөдөр энэ улсын хурлын гишүүдийг халах цаг нь болсон. Яагаад гэвэл эдгээр биднийг төлөөчөөд бидний төлөө ажиллах, бидний амьдрал ахуйг сайжруулах, улс орноо хөгжүүлэх ёстой хүмүүс өндөр зөвхөн хувийнхаа эрх ашигын төлөө хулгай худлаа яриад байгаа энэ хүмүүсийг өнөөдөр эргүүлэн татах ёстой гэдэг зүйлийг л одоо хуулийг бол батлах хэрэгтэй. Өчигдрийн байдлаар харахад ер нь яг унахаар болчихлоо. Бас харамсалж л байна. Энэ Монгол улсын гэх хурлд чи ямар олон хулгайч ороос үүссэн бэ? Ер нь бүгдээрээ эрх ашигын хамааралтай Монгол улсын яг язгуур эрх ашигын төлөө ажиллах ямар ч боломжгүй. Монголын ард түмний талд ажиллах хүн байхгүй болжээ. Би ардчилсан намынхныг арай ч юм шийдвэр гаргачихгүй байх гэж харж ирсэн. Ер нь эргүүлэн татах хуулийг дэмжих байх. За яг өдөр ёс зүйн асуудал ч юм уу тэр асуудлыг нь засаж сайжруулах хим хэмжээг нь тогтоож болохгүй бол тэрийг хасдаг ч юм уу ямар ч нэг хилцэх байх гэж бодож ирсэн. Хариуцлах хамгийн түрүү ярих ёстой хүмүүс яагаад хариуцлага нэхгүйгээр хулгайчаа хамгаална вэ гэж батлахгүй байх талаас нь гişүүд тарих угааж тайлбарлаж байна. Тэгэхээр эрэгтэл буцаагаад татдаг болвол мэдээж тэрийг болвол эднэрт хариуцлага тооцмоор шүү дээ. Эднэр яагаад хариуцлага дархан бүрэн эрэхтэй гэдгээр хариуцлага хүлээдгүй юм тийм үстэй өнөөдөр. Үнэхээр буруу юм ийгээд улс орноо энэ тэ тонон дээрэмдээ зараад үрээд тэгээд тэгчээд таам гараад юу ч олоогүй үсрээл албан тушаалаа өгөөд бууж шүү дээ. Тэр нь хариуцлага юм уугүй шүү дээ. Тэгэхэд ард иргэдээс зүгээр нэг дүрм зөрчөө явахад ямар их торгуул тоншвол бид нар тэрж байна. Бид нар тэрийн төлөө үйл айгаа идлээд энэ Монголын ард иргэд чинь зовж шít. Яагаад эдгээр бодлогоо зөв боловсруулж чадахгүй. Зөв боловсруулж чадахгүй бол ажлаа өгөлтөө. Хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл байх ёстой гэж бодож байгаа. Тэр тусмаа одоо энэ эргүүлэн татах энэ хууль байгаасаа гэж боддог. Бид нар энэ хүмүүсийг энэ төрд очиод нүүр сулгаа хийгээрээ алт эрдэнэсээ хулгаалаараа амин хувьдаа аваараа баяжаараа биднэрт үл яах вэ тэгээд жоохон тусаагаараа гэж явуулаагүй шүү дээ. Тэр нөхдүүдийг дараа чинь сонгуульд гарна гэдээ ирэх юм бол сонгохгүй байх хэмжээний арга хэмжээ авах гэж бодож байгаа. Одоо та нар ямар үүрэгтэй сууж байгааг ухамсарлаасаа л гэж бодож байна. Үнэхээр та нар өнөөдөр одоо өөрсдийнхөө хулгай зөөвөр авилгад одоо нийцсэн хуулиудаа бол ерөөсөө цагийн дотор баталдаг. Гэтэл нийт улс орны эрх ашиг, ард түмний эрх ашигт одоо зориулагдсан ийм хуулиудаа их орныхоо үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол зориулагдсан одоо Монгол улсын төлөө гэсэн хууль болгоно өнөөдөр унж байна шүү дээ. Тийм болохоор та нар өнөөдөр чадвал энэ хуулиа батлаад эргүүлэн тат хариуцлагаа тооц зүгээр нэг хідэн тэрбум 80-аар нь хулгайчаа гэж дуудаад хулгай юу н одоо ард түмэнд бүгд ил болчиход байхад ингээ хүрээгээ суугаад та нар өнөөдөр зүгээр наад хууль муулаа баталж чадахгүй зүгээр л тарцгаал гэж хэлвэн улсын хурал та нар бол өнөөдөр Монголын ард түмний төлөөлөл ирэх байхгүй шүү. Энийг бол би одоо ард түмний өмнөөс ам бардам хэлмээр байна.